Сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төвөөс эрхлэн төлөөж би хижүүгийн бодлого болон бодолтод. Өнөөдөр болохоор нэг ийм график өгсөн байна. Хижүүгийн 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физикийн бодлого 2-ын C гэж байна те. Нэг PV-гийн график өгсөн юм шиг байна. Термодинамикийн бодлого байна. За тодорхой хэмжээний идеал төлөв байдлыг яхин PV графикаар өгчлөө тийм үү. Тэнгүүтээ А төлөвөөс Б төлөв хүртэл 3 янзын ялгаатай замаар өөрчлөгдөж гинэ. Тэгмэд болохоор нэгт нь гэсэн чинь яхаа эхлээд ийшээ ирчээд дараа нь ийшээ те. Хоёрт нь болохоор шууд, гуравт нь болохоор ингэж А төлөвт байсан, дараа нь болохоор Б төлөвт бол ирнэ. Алтай 3 өөр янзын замаар ирж гинэ. За эхний замаар эрэхтэй шингээсэн дулааныг Q1 гэж, хоёр дахьыг нь Q2 гэж, гурав дахьыг нь Q3 гэж. 3 янзын те. Яхаа дулаан шингээж авсан тэр 3-ыг нь Q1, Q2, Q3 гэж. Асуулт нь болохоор Q1, Q2, Q3-ыг жишээ юм байна те. Аль нэг халан байх вэ? Аль зөвийг нь сонгоорой гэсэн юм байна. За уг нь бол те ингэж чи А тэнцүү PDV гэвчиж. Тэ ажил гэдэг бол яхаа PV график дээр зурсан талбай болох хэвээр те. Энд P, энэ P нөхөд жишээлбэл яхаа одоо энэ цэг дээр байжгаад энэ төлөвлөгөө хүрээд ирлээ гэхээр хийсэн ажил нь гэх юм бол энэ талбай болох хэвээр тийм үү? Эсвэл болохоор тэгшлэлээр нь бичиг гэх юм болохоор ажил тэнцүү яхаа PDV гэж хагаад интеграл тэнгуүтэй энэ яхаа 1-р гэдэг цэгээс одоо B цэг рүү ирлээ. Энэ хоёрын хооронд одоо даралт нь болохоор ясын P0 байсан юм байна. Тогтмол тоог нь интегралаасаа гаргачих гэх юм бол интеграл нь болохоор V0 байжгаад 2V0 хүртэл явах юм байна. Тэгээд dV байсан интегралыг нь бодлоо яхаа зүгээр V гарч ирэх хэвээр энэ чинь нэг топ байгаа гэж бодох юм чинь те. Тэгээ хил нь болохоор V0-аас 2V0-ийн хоорондоо гэдэг ч юм уу. Тэгээд V0 яхаа 2V0-аас асдаг V0 тэнцүү V0 ийм ажил хийсэн юм байна. Гэт элдэн зэн тэгштэл бишээ бодож болно. Эсвэл эндээсээ зүгээр харж байгаа те. Энэ чинь тэгшин сүтэл биш те. Доотлох нь урт нь болохоор энэ дэрийн V0 энэ дэрийн 2V0 юм бол доотлох нь урт нь V0 өндөр нь болохоор 0-оос P0-ийн хооронд юм чи энийх нь өндөр нь P0 те. Тэгээд яхаа тэгшин сүтлийн талбайг хэрч P0 үлчт нь V0 болчлоо. Гэт шууд ажлыг нь олсон ч болно. За өөр яах ёстой вэ гэхээр болохоор юу байх ёстой? Дотоод энергийн өөрчлөлт байх ёстой тийм. Дотоод энергийн өөрчлөлт байх ёстой. Дотоод энергийн өөрчлөлтийг болохоор U тэнцүү нэг тийм I хуваах нь 2 NR дельта T NR T гэж тавьчихад дотоод энергийнх нь өөрчлөлтөнд үл ямар байсан юм бэ гэх юм бол I хуваах нь 2-той NR дельта T ч юм уу. Тим том юу явах хэрэгжилж болох нь болно. Гэхдээ бид нар энэ дэр ингэмээр байна. Дотоод энергийнхээ энэ төлөвт байжгаад ийшгээ ирэхээр за нэг өөрчлөгдлөө тийм. За нэг өөрчлөгдлөө нэмэх нь болохоор бас нэг ажил хийх юм уу гэхээр яг эндээс энэний оронд хийсэн ажлыг болохоор олохоор энэ дүрсийн зурж байгаа талбай гэдэг чинь 0 байгаа байхгүй юу? Доошгоо бид нар болохоор эндээс ийш ирэхэд нь яхаа доошгоо шууд проекцийг болгож жагаад талбайг нь олсон шүү дээ. Энд дээр чинь болохоор яг энэ цэгээс проекцийг бодлоо энд ирлээ, энэ цэгээс нь проекцийг бодлоо энд ирлээ гэхээр хийсэн ажил болно байхгүй байхгүй юу? Гэтэ за нэг ажил байгаа гэж бодоод дахиад ийшгээ ирлээ гэхээр энэ дээр нь бас дахиад нэг дотоод энерги өөрчлөлт бичээ дахиад нэг ажил бодож болоод энэ термодинамикийн хууль маань өөрөө юм баа шүү дээ. Q тэнцүү дельта U дээр нэмэх нь А. Тодорхой хэмжээний дулаан шингээж аваад идеал хэм маань болохоор дотоод энерги өөрчлөлн бас ажил хийнэ гэж болно бодох хэрэгтэй тийм. Тэнгүүт энэ дээр яхаа Q1 гэдэг дээр маань болохоор тэгвэл дотоод энерги өөрчлөсөн дахиад бас нэг дотоод энерги өөрчлөсөн ажил хийсэн дахиад нэг ажил хийсэн энэ нь яг энэ тохиолдолд бол тэг байгаа гэдэг ч юм уу. Ийм байдлаар бичээд явах ёстой юм байгаа. Гэхдээ бид нар энэ дээр юу гэж бодно? А цэг дээр байлаа тийм. Анх ийм төлөв дээр байлаа. Тэгэхээр болохоор энэ шин дотоод энерги нь УА байхгүй. Дараа нь B цэг дээр ирлээ. Дотоод энерги нь ямар болох юм бэ гэхээр УБ болно. Тэгэд энэ хоёрын завсрын цэгийг нь болохоор нэгдүгээр цэг гэж бодчихийдгүү. Нэгдүгээр цэг гэж бодчихийдэх юм бол нэгдүгээр цэг дээр ирэхээр U1 болно. Эндээс чи дотоод энерги өөрчлөлт хэд юм бэ гэхээр U1-ээс нь УА нь те. Дараагийнхаас нь өмнөх нь тийм үү. Эндээс ишгээ дотоод энерги өөрчлөлт хэд юм бэ гэхээр УБ-гээс нь U1. Дараагийнхаас нь ихнийхээс нь. За одоо дотоод энерги өөрчлөлтөөрөө дотоод энергийн өөрчлөлт нэмчихгүй юу? Бид рүүгээс энэ дээр бүгдээр ингэ нэмжиж л те. Бүгдээр ингэ хооронд нь нэмжиж болох гэдэг юм чинь. Энд дээр тэгээ буцаад нэмчихэр болохоор ийм юм нэмлээ штэ. U1-ээс нь УА нэмэх нь УБ-гээс нь U1. Гэхээр хасах U1 байна, нэмэх U1 байна. Хооронд нь дараа иччих УБ-гээс нь УА. Нөгөө хоёр нь бас адилхан байхгүй юу? Энэ хоёрдугаар зам нь болохоор яаж байгаа? Анх А дээр байсан, дараа нь Б дээр ирсэн. УА-с УБ болно. Гэхээр энэ дээрээс дотоод энерги өөрчлөлтөнд тэгвэл УБ-гээс нь УА болно. Гуравт нь болохоор
Одоо энэ дээр U1 гэж бичсэн л бол одоо U3 л гэвчихсэн гэсэн үг шүү дээ. U3-аас нь U-аатай, нэмэх нь UB-гээс нь U-аатай. U3-тай юу те. Тэгээ тэр хоёрыг дахиад дараа хийчих юм бол UB-гээс нь U. Ерөөсөө нөгөө анх гуруула А цэг дээр эхэлсэн дараа нь гуруула Б цэг дээр дуусна гэдгээс нь бид нар болохоор дотоод нэргийн өөрчлөлт нь бол бүгдээрийн хоорондоо адилхан байх юм байна гэж хэлж болж байгаа байхгүй юу? Тэ. Зүгээр л яхаа анх ямар нэртэйсэн дараа нь ямар нэртэй болсон энэ хоёрын ялгар нь байх юм чинь UB-гээс нь U авах юм чинь энэ гурван дотоод нэргийн өөрчлөлт нь гуруула хоорондоо тэнцүү байх юм байна. Тэгээд яхаа Q1 гэдэг чинь өөрөө тэгвэл яхаа дотоод нэргийн өөрчлөлтөөр нэмэх нь эхний процесс төр хийж байгаа ажил те. Тэгэхээр энэ дээр болохоор ажил хийхгүй байна гэж хэлсэн шүү дээ. Нөгөө зурж байгаа төрчийн талбай тийм юм байна. Дараагийнх дээр нь болохоор эндээс иш ирэхэд нь энэ төрсийн талбай гэж бодохороо панел тий. Тэгшинсдийн талбай өндөр нь болохоор 0-аас панелыг хаслаа панел нөгөөх нь 2 панелаас панелыг хаслаа өргөн нь яг юм панел гээд шууд панел хэлсэн байна. Q2 нь гэсэн чинь болохоор тэгвэл яхаа дотоод нэргийн өөрчлөлт нь бас яг л адилхан дельта U юм байна. Хоорондоо тэнцүү байгаа тий. Нэмэх нь хийсэн ажил нь гэхээр одоо эндээс доошоо проекцийг буулгаад эндээс доошоо проекцийг буулгаад энэ төрсийн талбай гэхээр хоёр дахь процесс дээр болохоор ийм хэмжээний ажил хийх гэдэг байгаа байхгүй юу? Тэ? Тэгшинсэт дээр нэмэх нь энэ дахиад нэг юм жижигхэн гурвалжны талбай байх гэдэг шүү дээ. Энд чинь болохоор хоёр панел байгаа гэхээр энэ өндөр бол хоёр панелээс панелээс панел болж байна тий. Доотлох нь урт нь болохоор бас нөгөө хоёр панелээс панелээс панел хийвэр байгаа шүү дээ. Тэр энэ дэр хийсэн ажил маань болохоор тэр доотлын тэгшинсэтийн талбай нэмдэг нь одоо энэ гурвалжны талбай гэдэг чинь яхаа панел бахан хоёртой байх гэдэг нь тий. Q3 нь болохоор гэхээр тэнцүү яхаа эндээс ийшээ ирчээ дараа нь ийшээ ирсэн. Энэ 3-аас B рүү ирэхэд болохоор хийж байгаа ажил нь бас дахиад байхгүй болчихно тий 0 чинь. Эндээс А-аас 3 руу хийж байгаа ажил нь болохоор гэхээр дахиад ингээд тэр чигээр нь тий бүтэн төрсийн талбай болно гэхээр ийм талбай болчихно гэсэн. Тэр энэ дээр болохоор дельта U нэмэх нь болохоор тэр доотлын тэгшинсэгтэй байлаа. Дахиад дээдлэлт нь дахиад нэг тэгшинсэгтэй байхгүй. Хэлбэнлээ. Гээ биччихээр угаасаа яхаа Q1-ээс Q2-ыг Q2-ээс нь Q3 гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Нэг нь болохоор ийм жижигхэн тэгшинсэтийн талбай. Хоёр дахь нь болохоор гэсэн чинь энэ тэгшинсэт дээрээ дахиад энэ гурвалжныг нэмчих гэж байна. Гурав дахь нь гэсэн чинь наа хоёр дээрээ дахиад энийг ч гэсэн нэмчихье гэж байгаа байхгүй юу? Тэгээд дельта U-нууд нь хоорондоо бүгдээрээ адилхан юм чинь. Тэ? Энэ дээр болохоор нэг нь болохоор зөвхөн панел панелийг нэмж байна. Нөгөөх нь болохоор 2-ны 3 панел нэмэл, нөгөөх нь болохоор 2 панел панелийг нэмж байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа Q1 нь хамгийн бага юм байна. Дараагийн Q2 нь дараагийн Q3 юм байна. Тэгээ гараад ирэндээ. Иш ороод харахаар эхнийхэнтэй Q1 нь хамгийн бага, дараа нь Q2 нь тэгээ Q3 байгаа. Бүгдээрээ эрс ямар нэгэн тэнцүү юм угаасаа байхгүй. Тэгээд өнөөдөр шинээр шийдсэн үгнүүд гэр юм байна те. За тодорхой хэмжээний идеал хий байсан нөхцөл нь төлөвн гэж хэлээд байгаа юм байна те. Төлөв нь болохоор А төлөвс B төлөв рүү 3 янзын замаар явжээ гэдээ хэлсэн шүү дээ юм уу. Ийм хэмжээний дулаан шингээсэн энэ дээр болохоор дулааны тоо хэмжээ Q1, Q2, Q3 гэж хэлсэн юм аа. Тэгээд термодинамик дээр болохоор юу гэж бодчих хэрэгтэй. Q тэнцүү дельта U дээр нэмэх нь тэ гаднаас хийд ямар нэгэн хэмжээний дулаан өгнө трийг нь шингээж аваад дотоод энергийн өөрчлөл нь нэмээд ажил хийнэ. Энэ ажил нь болохоор P дельта V тэ эсвэл яхаа тэнцүү интеграл P-гээс dV-гээр гэдэг ч юм уу. Ажил нь болохоор ингээ PV хийсэн графикийн ийм төрсийнхэн талбай байх хэвээр. Бүр доош нь тэр чигээр нь татаа хийчихэж байгаа тий. Зүгээр нэг ийм шулуун багтлын яхан доош нь татаж жагаад ийм талбай байх хэвээр гэдэг ажлын явал чинь хэрвээ эндээс ийшээ ирсэн гэсэн тийм юм байх юм бол энэ чинь зурж байгаа талбай нийт юм бэ 0 юм байна гэхээр энэ дэр бол ажил хийхгүй байгаа шүү. За, нэг лайн байла. Дараа дахин уулзцгаая. Баяртай.